Бөөндөр сувгийн галуу шувуу нэвтрүүлэг эхлээд бэлэн болсон байна. Манай нэвтрүүлгийн гол зорилго бол өнгөрсөн 7 хоногт тосон шинжлэх ухааны сонирхолтой шинэ содон мэдээллийг цаг алдалгүй хамгийн гол нь их хэл дээрээ дэлхийд даяар тархан сурсан байгаа монголчуудад зориулан хүргэх байдаг. Тийм болохоор Америк нэгдсэн улсын Хавай мужаас Дана миний би өнгөрсөн 7 хоногт тосон бүр маш сонирхолтой. Тэгээ бүр нэг нь бүр маш гоё мэдээ сонгож аваад танд хүргэхээр бэлэн болсон байна. Одоо бүгдээрээ мэдээ рүүгээ орцгоё. За эхлэхдээ гоё мэдээнээс эхэлчихье. Тэр нь яасан бэ гэхлээр одоо бид нар чинь вакцины хэллэгийг гэхлээр олон төрлийн өвчнөөс хамгаалах олон өөр төрлийн вакциныг одоо дандаа тариа байдлаар биендээ хэлэгдэн штэ. Тэгсэн чинь хамрын шүршлэг хэлбэртэй нөгөө хамар битүүрхээр ингээд цацдаг тийм цацлах шиг хэлбэртэй вакциныг хулган дээр туршиж үтсэн чинь вирус, бактери тэгээ бүр харшлаас хүртэл хамгаалж чадсан нэгэн гайхалтай үйл явдал өнгөрсөн 7 хоногт болсон байна. За тэгээ яасан бэ гэхлээр үнийг Стэнфорд их сургуулийн анагаах ухааны одоо төвөөс гаргасан байгаамаа. За тэгээ яасан бэ гэхлээр энэхүү шин судалгаагаар олон төрлийн амьсгалын замын вирус тэгээ эмнэлгийн орчинд маш түгээмэл элбэг тохиолдог бактери тэгээ дээрээс нь бүр харшил үүсгэгч бодисоос хүртэл хамгаалж чаддаг нэг тийм одоо универсал вакциныг зохион бүтээж чадсан байгаа. Тэгээ тэр нь хамгийн давуу тал нь юу юм гэхээр нэгт тариа биш. Тэгэхээр нөгөө зүүнээс айдаг хүмүүс ч юм уу тийм жоохон хөвгт мөгдөд ч юм уу юм тарихаар амар сэтгэл өвдөд байдэн штэ. Тэгэхгүйгээр хамрын шүршлэг маягаар хийж болох юм билээ. Тэгээд нөгөө уушгинд байдаг тийм өргөн хүрээний дархлааг хэдэн сарын турш идэвхтэй байлгах тийм даваа талтай юм билээ. Тэгээ үүнийг олонгод сайенс хэмээх шинжлэх ухааны одоо өгүүлэлт нийтлүүлсэн байгаамаа. За тэгээ яг юунаас хамгаалж чадсан бэ гэсэн чинь нөгөө SARS-CoV-2 буюу тийм бусад коронавирусын төрлүүд тэгээд Staphylococcus aureus гэдэг би нэрийг нэгээ бичиж оруулчих. Тэгээд дээрэс нь эмнэлгийн халдварын тийм нийтлэг шалтгаан болдог нэг төрлийн нян. Тэгээд дээрэс нь гэрийн тоосны хачиг буюу одоогор нөгөө хүмүүсийн хамгийн түгээмэл байдаг харшлын гол үүсгэгчнээс хамгаалж чадсан байгаа. За тэгээд хамгийн гол нь үнэхүү судалгааг хийж одоо ахалсан хүн олонгод бидний турсан амьсгалын замын аюул бүрийг энэ вакцины хамгаалж чадсанд нь бид нэр өөрсдөө хүртэл гайхаж байна гэж хүртэл хэлсэн байгаа. За тэгэхээр одоо ингээд одоохондоо бол зүгээр үнийг бол хархан дээр турсан байгаа. Тэгэхээр магадгүй ирээдүйд хэрэг хүмүүс дээр амжилттай хэрэгжих юм бол бид нар яг яах вэ гэхлээр нөгөө жил болгон заавал ковид гэхгүй, жил болгон заавал томоогийн вакциныг шинээр олон дахин хийх шаардлага байхгүй болчихно. Тэгээ дээрэс нь ямар нэгэн шин одоо цар тахал гарлаач гэсэн ер нь аль тийм бэлэн хамгаалалттай байх боломжтой болж байгаа гэсэн. Тэгээ одоо яг бид нар бол зөндөө олон вакциныг зохион бүтээгээ чадсан ч гэсэн ер нь бол сул талтай. Тэгээ ямар сул талтай юм гэхэлэр ерөнхийдөө бол нөгөө нэг одоогийн бидэнд байгаа вакцин яадаг вэ гэхэлэр альва нэг өвчний антиген буюу одоо нөгөө уургийг дуурайж агаад тэгээ дархлааг тэрэнд зориулж сургадаг гэсэн. Одоо өөрөөр хэлбэл за ийм дайсан ирээ шүү. За энэ дайсантай зориулж одоо ингэж тэмцээрэ гэдэг зүйлийг зааж өгдөг зүйл нь бол вакцин байдаг дархлааны эсүүдэд. Тэгээд энэ яг асуудал нь юу юм гэхэлэр одоо вирус хувьсах үед ч юм уу эсвэл нөгөө шинэ вирус гараад ирэхэд энэ төрлийн вакцин үр дүн олцдог. Тэгээл одоо ямар сандаа бид нар ковидын үеэр зөндөө олон вакцин олон хэлэгсэн вакцины вирусууд коронавирусын одоо вирусууд нь өөрсдөө шинээр өөрчлөгдөд байсан болохоор бид нар дархлааны эсүүдээ за шинэ одоо эдгээр вирусууд өөр болсон шүү. Тэгэхээр одоо арай өөрөөр бүгдээрээ байлдаа шүү гэдэг зүйлийг дахиад заах хэрэгтэй болчихгаад тэгэнгүүт одоо энэ шинэ цацлаг нь ямар очтой юм бэ гэхэлэр ямар ч вирус тэгээ ямар нэгэн бактерийн ямар нэгэн бол хэсгийг бол дуурайхгүй гэсэн. Эсвэргээрээ яг яаж ажилт юм бэ гэхэлэр дархлааны эсүүд хоорондоо харилцдаг тохиог дуурайж байгаа гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл нөгөө нэг за ийм вирус ирээ шүү та нар ингэж хамгаалаарай гэдэг зүйлийг заахын оронд эдгээр дархлааны эсүүдийг ер нь бол ямар ч аюул ирсэн бэлэн байлгах одоо төвшний цацалгаа л гэсэн үг. Тэгэхээр заавал нөгөө нэг юм төрөлхийн болон тийм олдмол дархлааны системийг бол нэг болгож холбоод тэгээд урт хугацаанд идэвхтэй байлгах чадвартай гэсэн үг. Тэгээд төрөлхийн дархлаа гэж яддаг бас дээрээс нь олдмол дархлаа гэж яддаг. Төрөлхийн дархлаа нь яа гэвэл айгүй хурдан ажилдаг. Тэгээ олон төрлийн тийм гаднаас ирж байгаа дайсан одоо тийм одоо эсрэг сүрэг биетүүдэд ер нь бол ерөнхий байдлаар товтолдог. Гэхдээ ихэвчлэн хэдхэн хоног дараа л унтарчдаг. Хэрвээ энэ вакциныг хийсэн тохиолдолд Т-эсүүдийг бол уушгинд татаад тэр одоо төрөлхийн хэдхэн хоног байгаал байхгүй болчтой дархлааг 3 сар хүртэлх одоо хугацаанд бүр асаалттай байлгаж чадсан гэсэн үг.
Тэгээ үүний үр дүнд яасан бэ гэхлээр вирусын хэмжээ бол 700 дахин багасч чадсан. Тэгээ дээрэс нь дархлааны хариу 3 хоногт шууд ихэлсэн. Ягаад тэгэхээр одоо нэг зарим нэгэн өвчин ороод ирэнгүүт нь тухайн өвчнөд тэнцэхийн тулд бидний дархлааны эсүүд ер нь бол ердийн үед 2-7 хоног орчим шаарддаг юм байл та. Тэгсэн чинь тухайн хугацааг хурдасгаад бүр 3 хоногийн дотор дархлааны хариуг өгч чадсан байгаа. Тэгээд хамгийн гол нь бактерийн эсрэг, тэгээ бүр харшлын эсрэг одоо ажиллаж чадсан нь бол эрдэмтдийн тэр нөгөө өмнө хэлсэн шиг тухайн судалгааг удирдах явж байгаа хүнийг хүртэл гайхшруулж чадсан. За тэгээд ерөнхийдөө бол за тийм гоё юм бүтээчлээ, тэг ийм гоё зүйл хархан дээр те холгон дээр ажиллажлаа. Тэгвэл одоо хизээ бид нэр тийм гоё одоо бэлэн вакцинтай болох вэ гэхлээр ер нь бол 5-аас 7 жил гэсэн тийм айгүй өөдрөг хугацааг бол харж үзэж байгаа юм билэ. Тэгээ ерөнхийдөө бол эхний алах маань юу ах вэ гэхлээр аюулгүй байдлын туршилтыг бол хүмүүс төр хийх төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд үүнийг хийхэд бол маш их хэмжээний санхүүжилт хэрэгтэй. Тэгээ хэрвээ санхүүжилт нь хангалттай байх юм бол 5-аас 7 жилийн дотор бүх төрлийн амьслын замыг одоо өвчнөөс хамгаалах чадвартай тийм хамрын шүршлэг вакцины амьдрал дээр бий болох магадaltaй гэж хүн хэлсэн байсан. За дараагийн мэдээ айгүй тийм сонин вирус ингэж төсөөлөөгүй байсан нэг тийм мууч гэмээр мэдээ. Яасан бэ гэхээр одоо нөгөө бид нар бүгдээрээ химэл оюухан ChatGPT гэж хэрэглэдэг болсон шүү дээ. Тэгээ ерөнхийдөө бол химэл оюухан цуурсан тийм том хэлний загварууд буюу нөгөө LLM-үүд бол ер нь бол тийм бэлхий даяар мэдээллийг хүртээмжтэй тийм тэгш болгох хэрэгсэл гэж сурчлаад яваад бид нар ч гэсэн тэгж ойлгоод байгаа шүү дээ. Тэгсэн чинь MIT их сургуулийн судалгааны төвийн хийсэн шин судалгаа энэ хүү ойлголт бол баг худлаа юм шүү гэдэг тийм сонирхолтой эргэлзээнд оруулж чадсан байгаа. Тэгээд MIT их сургуулийн Center for Constructive Communication гэдэг тийм одоо төвийн судлаачид хамгийн сүүлийн үеийн химэл оюуханы чатботуудыг зарим хэрэглэгчдэд тэгээ ямар хэрэглэгч юм гэхлээр одоо англи хэл нь их хэл нь биш одоо хоёр дахь хэл гэсэн үг. Эсвэл нөгөө боловсролын төвшин харьцангуй доогоор одоо ихтэй сургалт төгсөөгөө ч юм уу. Тэгээд бас Америк нэгдсэн улсаас өөр улсаас гаралтай хүмүүс илүү буруу тэгээд илүү дутуу эсвэл бүр огт хариу өгөхгүй байх хандлагатай байгааг судалсан байгаа. За тэгээ яасан бэ гэхлээр хамгийн өргөн хэрэглэгддэг дараах AI загваруудыг судалж үзсэн. Тэр нь олонгод OpenAI-ийн ChatGPT 4, тэгээд Anthropic-ийн Claude 3, тэгээ Meta нөгөө Facebook-ийн Meta-гийн Llama 3 гэдэг тийм хамгийн өргөн хэрэглэгддэг 3 загварыг үнэн зөв байдал болон шинжлэх ухааны мэдлэг шалгах зорилгоор асуудлуудаар туршиж үзсэн байгаа. Тэгтээ хамгийн гол нь асуулт асуухаасаа өмнө тухайн хэрэглэгчдийн одоо тийм товч намтрыг тухайн химэл оюуханд өгсөн. Тэр нь олонгод хэр боловсралтай юм, тэ англи хэлний чадвар нь хэрэг, ханаас гаралтай юм, тэ иргэншил нь хаанаас ин гэдгийг нэмж өгөөд тэгээ судалгаагаа хийсэн. За тэгсэн чинь ерөнхийдөө бол судалгааны үр дүн бүх загвар дээр ер нь бол ижил хандлагатай гарсан гэсэн. Өөрөөр хэлбэл нөгөө ChatGPT арай өөр, Facebook-ийн Llama арай өөр гэсэн бол ерөөсөө байхгүй. Ер нь бол хоорондоо айгүй ижил хандлагатай байсан. Тэгээ яасан бэ гэхээр англи хэл нь их хэл нь биш, албан ёсноор ер нь бол боловсрал багтай ч юм уу тэ ихтэй сургалт төгсөөгүй гэж тодорхойлогдсон хэрэглэгчдэд одоо өгсөн хариултынх нь үнэн зөв байдал бураад эхэлсэн. Тэгээ дээрэс нь буруу мэдээллийг өгөх магадлал шууд нэмэгдсэн. Тэгээ бүр зарим тохиолдолд асуултанд хариулаас хүртэл татгалцсан байгаа. Тэгээ ялангуяа нөгөө нэг англи хэл нь их хэл нь биш. Тэгээд нэмээд ихтэй сургуулийн дипломгүй ч юм уу хүн байсан бол эдгээр одоо хоёр шинээр давхардж байгаа тохиолдолд эдгээр одоо чанарууд нь улам ихсэд тийм хэрэглэгчд илүү их хохирсон гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө бол нөгөө нэг улс орны ялгаа хүртэл нөлөөлсөн. Тэгээ яасан бэ гэхлээр ерөнхийдөө бол нөгөө нэг яг адилхан боловсралтай хэрэглэгчдийг өөр орноос одоо оруулж утсан байгаа. Одоо жишээ нь Иранаас тэгээ Хятадаас болон Америкаас гэдэг тийм 3 янзын одоо улсаас гэхдээ яг адилхан хэлний боловсралтай, адилхан одоо дээд боловсралтай ч юм уу тийм хүмүүсийг хэрэглэгчдээс асуулт асуусан чинь Америкийн хүмүүс илүү сайн мэдээлэл өгсөн хэрнээ Иран болон Оросоос гаралтай боловсрал багтай хүмүүс олонгууд бүр хамаагүй мэдээлэл өгөхөөс татгалцсан болон буруу мэдээлэл өгсөн байгаа. Тэгээд тэр тусмаа Иран болон Оросоос гаралтай хүмүүс олонгууд цөмийн эрчим хүч тэгээд хүний биеийн бүтэц тэгээд түүхэн үйл явдал зэрэг сэдвээр мэдээлэл өгөхөөс татгалцсан тохиолдол хит юм дээр гарсан. Тэгсээр нэ яг адилхан асуултыг Америкийн одоо иргэн асуухаар хариулдаг. Тэгсээр нэ Иран юм уу Оросоос гаралтай гэдгийг мэдж байгаа тохиолдолд химэл оюухан хариулахгүй байсан гэсэн үг.
Тэгээд одоо ингээд за энэ бас нэг асуудлаас гадна яасан бэ гэхлээр бүр тийм дээрэнгүү дорд үдсэн хариултыг хүртэл өгсөн байгаа. Тэгэд яасан бэ гэхлээр одоо ингээд хариу өгөхөөс татгалцсан хоёр янзын хэлбэр байсан. Тэр нь юу юм гэхлээр боловсрал багтай тэгээ англи хэл нь их хэл нь биш хэрэглэгчтэй ойролцоогоор 11% нь хариулахаас татгалцсан. Тэгээ харин хэрэглэгчийн ямар нэгэн намтаргүй тохиолдолд энэ үзүүлэлт 3.6 гэсэн. Тэгэхээр бүр ингээд ямар нэгэн намтар өгөөгүй байгаа хүмүүст илүү хариулаад тэгсэн хэрнээ за энэ хүн одоо юу юм байна англи хэл мэдгүй байна ч юм уу энэ хүмүүс боловсралгүй байна гэдэг мэдж байгаа тохиолдолд хариу өгөхгүй байх нь нэмэгдсэн байгаа. За тэгээд татгалцсан хариун дотроос нь шүү дээ 43.7 бараг таал хувь нь нэг тийм илт дээрэнгүү, илт дорд үдсэн. Тэгээ бүр заримдаа бүр нэг тийм шоолсон өнгө аястай хариу өгсөн байгаа. Тэгээд зарим нь олонгууд бүр зарим одоо хиймэл оюухан одоо нөгөө нэг broken English гэж ярьж байгаа нэг эвдэрхий англи хэлгээд нэг жоохон дүрм өрмийн алдаатай тийм англи хэлийг дуурайж бичсэн тохиолдол хүртэл гарсан байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө нэг хиймэл оюухан чинь бидний бусд хүмүүстэй хэрхэн харьцаж байгаа одоо датан дээр суурилж агаад өөрөөсөө хөгжүүлэх явдаг загвар штэ. Тэгэнгүүт ерөнхийдөө бол нөгөө хүний нийгмийн зан үйлтэй шууд холбоотой олж чадчих байгаа юм байна. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө байгаль дээр нийгэмдэр ч гэсэн одоо англи хэлний хэлэн биш нэг бол нэг юм одоо 3 дахь орны ч юм уу иргэн нэг бол шууд боловсрал багтай чадваргүй гэж шууд үнэлдэг хандлага түгээмэл байдаг. Тэгээ тэр нь яг одоо хиймэл оюухан дээр хүртэл гарч ирж байгаа гэдгийг харуулсан нэгэн амар гэмээр сонин судалгаа бол байсан. Тэгээ ерөнхийдөө бол нөгөө нэг хиймэл оюуханыг бол асар хүчтэй тархаад их хэмжээний хөрөнгө оруулалт татж байгаа. Тэгээ их хэмжээний хөрөнгө оруулалт татгахтай болонгууд одоо мэдээллийг тэгш хүргэнэ гэдэг одоо дүрмийг бариад тийм урайгаар мөнгө санхүү басгаж байгаа хэрнээ ийм наад захын асуултан дээр хүртэл хүнийг хэрэглэгчээ ялгарлан гэж яг юу гэсэн үг юм бэ гэдэг нэг тийм сонин асуултыг гаргаж ирсэн байгаа. Тэгээ ерөнхийдөө бол нөгөө нэг хэрвээ энэ үйл явдал цаашдаа ингээд үргэлжлээд улам даймжрах юм бол ерөнхийдөө бол нэг тийм илүү одоо аюултай өөрөөр хэлбэл нөгөө нэг аль болох одоо мэдээлэл авахд хэцүү ч юм уу те англи хэлээр мэдээлэл авахд их хэл дээрээ мэдээлэл авах боломжгүй хүмүүс хиймэл оюуханыг ашиглаад зөв мэдээлэл авах боломжтой тухайн нөхцөл улам хомигднаа. Энэ бол ирээдүйд айгүй тийм гай олж магадгүй амар зүйлийг бид олж нээлээ гэсэн нэг тийм сонирхолтой бас нэг амар судалгаа болсон. Тэгэхээр ялангуяа одоо чинь та магадгүй монгол хэлээрээ тэгээд Америкийн улсаас биш ч юм уу те монголоос асууж байгаа тохиолдолд танд өгж байгаа хариулт нь буруу байх магадлал яг адилхан асуулт асууж байгаа Америк хүнд өгж байгаа асуултаас буруу нэг бол одоо дорд үтсэн хандтайх магадлал өндрөө гэсэн үг байна. За сүүлийн мэдээг сая жоохон муухай мэдээ ярьсан юм чи арай нэг гоё жоохон зөөлөн хөөрхөн мэдээгээр дуусгая. Тэр нь яасан бэ гэхлээр хиш шинжилгээний ухаанд Kiki Booba гэдэг нэг сонирхолтой эффект гэдэг. Тэр нь юу вэ гэхлээр танд энэ хоёр дүрсийг харуулад энэ хоёр дүрсийн алийг нь Kiki, алийг нь Booba гэж нэрлэх вэ гэж хүмүүсээс асуухаар ихэнх хүмүүс тэгээ бүр ямар ч хэлээр ярьдаг байсан хамаагүй хүмүүс юу гэж хариулдаг вэ гэхлээр хурц үнцгтэйг нь Kiki гэж нэрлээд арай тийм зөөлөн үнцэггүй байгааг нь Booba гэж нэрлэдэг. Тэгээд үүнийг хиш шинжээчэд ч юм уу те хэрхэн тайлбарладаг вэ гэхлээр одоо Kiki гэж хэлж байгаа үед нөгөө хүний ам илүү тийм хурц үнцгтэй болж байдаг болохоор бид өөрөө ирэхгүй хурц зүйлийг бодох гэдэг. Дээрээс нь Booba гэж хэлж байгаа үед хүний амны хайрцаг тийм өөрөө зөөлөн одоо үнцэггүй бүрийн хэлэгдэж ирж яадаг болохоор илүү тийм бүрийн хий зүйлийг бид нэрлэх хандлагатай байдгаа гэж тийм тайлбарсан сонирхолтой эффект гэдэг. Тэгээд ерөнхийдөө бол үнийг одоо ямар ч улсын иргэн байсан, ямар ч хэлээр ярьдаг байсан одоо дэлхийд даяараа нийтээрээ универсалны ингэж тэгж хариулж чаддаг. Тэгээд хүмүүс юу гэж боддог байсан бэ гэхлээр энэхүү бол одоо зүйл бол хүн төрөлхтөнд байдаг нэгэн зүйл юм байна гэж бодсон чинь Итали улсын Падова их сургуулийн эрдэмтэд энэ бол ганцхан хүн дээр биш юм байна. Бүр хэдхэн хоногтой зулцсан дахиад хүртэл энэхүү эффектийг одоо мэддэм байна гэдэг нэгэн сонирхолтой судалгаа хийсэн байгаа. Өөрөөр хэлбэл хүн дээр хийсэн энэхүү судалгааг ийм хэдхэн хоногтой ийм жижигхэн дахианы дэгдэхнүүдээр за тэгээд энэхүү судалгааг одоо хүн дээр хийхэд бол амархан шүү дээ. За та энэ хоёр дүрсийг нэрлэнэ үг гэж болоо. Тэгэнгүүт одоо дахиад үнийг хэрхэн яаж ойлгох вэ гэхлээр одоо хэдхэн хоногтой дахианы зузнуудыг авчирч агаад урд нь хоёр төрлийн тийм одоо дүрстэй самбарыг одоо хоолны самбартай хоолыг тавьсан байгаа. Тэгээд нэгэн дээр нь олонгоо тийм шовх хэлбэртэй хоолны сав заяа самбар. Нөгөө талд нь олонгоо тийм зөөлөн дугуй хэлбэртэй дүрстэй самбарыг тавиад тэгээд энэ хоёр самбарын өмнө олонгууд чанга ярихчаар Booba эсвэл Kiki гэж хэлээд тавтаж тоглуулсан байгаа. Тэгсэн чинь
Кики гэдэг одоо үгийг олон дахин давтаж тоглуулсан тохиолдолд дахианууд тэр дахианы дидэх нар хаашаа явж исэн бэ гэхлээр тэр шовх дүрс рүү явж исэн. Бууба гэдээ олон дахин эхлээд байгаа үед илүү дугуй дүрс рүү чиглэж эхэлсэн байгаа. Тэгээд өмнө хизээч юм холбоосыг сураагүй байсан дэгдэхнүүд хүртэл цаанаасаа Кики гэхлээр илүү тийм хурц байх хэрэгтэй байна. Бууба гэхлээр илүү тийм бөөрийнхээ дугуй байх хэрэгтэй байна гэдгийг хүртэл ойлгодог юм байна гэдгийг одоо Италийн ирэмтэд олж тогтоосон байгаа. Тэгээд 3 хоногтой дэгдэхин дээр чим байсан. Тэгээ бүр зулцгийг бүр төрөөд нэг өдрийн дотор хүртэл одоо тэгвэл нэг өдрийн дотор турш үзьегээ дахиад туршсан чинь тэр төрөөд нэг өдөрч болоогүй байгаа дэгдэхнүүд хүртэл Кики Бууба хоёрыг бол ялгаж чадсан байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө нэг юм одоо дууг дүрстэй холбох чадвараа ганцхан хүн дээр бол байдаггүй байна. Амьтан дээр ч гэсэн байх боломжтой юм биш үү гэдэг нэг тийм сонирхолтой зүйлийг харуулсан нэгэн тийм хөөрхөн судалгаа бол болсон. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг юм хэл ярианы соёлын сонин нэгэн зүйл бол ерөөсөө биш. Харин бүр нэг тийм эртний одоо тархины тэмтэй цаанаас нь байдаг тийм зохион байгуулалттай зүйл байж магадгүй байна гэж үзсэн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө амьтдын төрөлхийн мэдрэхүүн систем дуу болон дүрсийг хооронд нь холбох чадвар байд юм байна. Тэгэхээр ганцхан бас хүн дээр энэ бол одоо Бууба Кики эффект ажилладаггүй байна гэдэг олсон нэгэн сонирхолтой судалгаа бол болсон байсан. За тэгээд энэ 7 хоногийн мэдээ үгээр дуусчээ. Дараа 7 хоногт илүү сонирхолтой мэдээгээр уулзцгаая. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагшлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандсанаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.